боломжтой одоо та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр мэдээч манга үзүүлэх чинь энэ удаад бол манга шүү. За, юуны манга вэ гэхээр мэдээж та бүхэн хараад таньж байгаа бох. Саяхан Хашира арк нэгсэн. Тэгээд аниме нь гарч байгаа болохоор бид та бүхэндээ мангагийн Хашира арк мангаг уншиж үзүүлэхээр бэлтлээ. Тэгээд яг хуу миний уншсан чөтгөрийн ангууч тэр чигтээ бөөнөрөө байгаа бах. Бичлэгнүүдээ сайж үзвэл тэгээд миний хоолой таалагдахгүй бол бас тэгээд уугийн хажаа бүгд дөрөнгө нь үсч болно шүү. За одоо эхэллээ. Тусгай бэлтгэл эхэллээ. Энэ бол Хаширагийн бэлтгэл. Доод зэрэглийн хүмүүс Хаширанууд дээлжлэн бэлтгэл хийв. Хашира Цукуго шамнрал бэлтгэдэг нь завгүй байдалтай холбоотой. Хашира том газар нутгийг хамгаалахаас гадна чөтгөрүүдийн тухай мэдээлэл цуглуулах, ур чадвараа сайжруулах бэлтгэл хийх гэх мэт олон үүрэгтэй. Гэвч Незуко нарыг дийлсний дараа чөтгөрүүд нэмэгдхэн болсон. Яг шуурганы өмнөх нам гүмэт байлаа. Гэвч үүний улмаас Хашира шүнд хамгаалт үүргийг гүйцэтгэж өдрөн бэлтгэлтэй анхаарах боломжтой боллоо. Би тэгжэл сонссон тийм үү, янзтай өшөөстэй хэцүү байна. Хин нэм юмсэддэг байна, тэр хүн хөвгөл таарна. Өөрөөсөө илүү үнэтэй бэлтгэл бол хурдан сайжрна штэ. Хүн хүчтэй өрсөлдөгчтэй тулдахдаа тэднээс суралц сайжирдаг. Хацайс. Тэгтлээ бэлтгэл хиймээрээ бол чи тэр одооноос найз биш шүү. Чамд бол гоё бах. Би эдгэн унт чамраад байна. Харин би одооноос бэлтгэл хийн ямар болохыг нь ойлгож байна уу? Зинүцүү мартчихчаа гэхдээ баярлалаа. Надтай битгээр үгүй хүлээ. Дээд сарны 4-т тултгад би тэнхэл муутай байсан. Чиний заас аянгийн амьсгалыг ашиглаж чөтгөрийн толгойг тасцсан. Мэдээ чамшиг хурд хийж чадаагүй л тэгэхдээ баяртай байна. Хүн хоорондоо харилцаа нэгэндээ ингэж тусалдаг юм аа. Тэгэхээр Хаширагийн бэлтгэлд сурсан бүхэн чи Reddit хэрэг бол муу нош бити хүний ааш өөрчлөх гэж яриад бай. Баярлцглаа шүү, болж байна шүү. Гах цус гарч байна. Яаж байгаа юм бэ? Муухай юм аа. Эзэнтнээс захиа ирлээ. Шууд уншаарай. Над төрсэн захиа юм уу? Эзэн тусгаал мөчөө хөөх юу ийцсэн юм бол? Хоцорлоо. Яаж байгаа юм бэ? Та нарыг ойлгохгүй. Та нар биеийн хөгжил муу байна. Олигтойчгүй чадахгүй байна. Ийм удаан байвал дээд сарны чөтгөрийг яагаад ч дийлэхгүй. Хангалттай газар мөлхлөө болцгоо амрах цуглааг байна буцаад гүйцхээ. Хаширагийн бэлтгэлийн ихний хэсэг бүтлгүй юмтд. Ямар ч нэмэргүй арчааг байна. Хаширагийн бэлтгэл үүсвийн бие үндсэн тамирын ширүүн бэлтгэлээр эхэлж Конройжи Мицурогийн аимшигтай уян хатан бэлтгэл Такито Мочирогийн хурдан хөдөлгөөний бэлтгэлээр үргэлжлэн дараа нь Могоо Хаширатай сэлмийн эрдэн бэлдэж салхины Хаширагийн хязгааргүй дарилж чулууны Хаширагийн хүчний бэлтгэл хийн. Салааны цэргүүд олон удаа дараалан толдснаас Хаширануудын биеийн тамирт сайжрав. Бэлтгэлийн улмаас Хаширагийн зүрхний цохилт биеийн ланы нэмэгдэл онцгой тэмдэг гарч болохтол ашигтай. Харин хэдийнэ тэмдэгтэй хүмүүс урдж нөхцөлийг ойлгохоор хичээнэ. Тэгээд сурч мэдсэн зүйлээ салааны бус зэрэгтэй хуваалцсанаас салаа нийтээрээс жайсуу тулаанд бэлэн болно. Нэг л хүн бэлдсэнгүй. Өршөөгөөрэй. Томико. Өршөөгөөрэй Томико. Хүн байна уу? Өршөөгөөрэй. Гүү самби байна. Камато Танжиро байна. Хүн байна уу? За орлоо шүү. Орлоо гинүү? Үгүй явлаа гэсэн нэг би буруу сонссон байна. За бид иймэрхүү үйлдэл хийж байгаа мэднэ. Хитрхи ойрхон байна. Ясн бороолж дуусаагүй. Та мэдж байсан юм уу? 7 хоногийн дараа би эргээд өөрийгөө биелүүлж эхэлнэ. Та надад хичээл орох уугүй. Яагаад вэ? Танаас жоох уур өндөрч байна. Юунд дурлаа вэ? Усны амьсгалыг бүрэн эзэмшээгүй чинь уурлаж байна. Чи усны ашураа болох байсан юм. Тэрийг уучлаарай гэхдээ Уракодакитатай хэлэм хугалчмаар үгүй. Би бол энэ мангаг бүтэн уншсан шүү дээ. Ганц үг хэлж чадахгүй. Уракодакита ярилцж үзсэн юу гэлж вэ? Багш амьсгалын төрлөөс солигчийн төрөл зохиох нь онцгой зүйл биш гэсэн.
бас усны амьсгалын аргууд, суур аргуудтай төстэй болохоор эндээс шин төрлүүд их гардаг гэсэн бити тэгэж хэл. Одоогор усны ашираа гэж ялаг. Хин нэг ингэ оронтой нөх хөстэй. Усны ашираа гэж байхгүй гэж үгүй сан та яасан юм. Би усны ашираа биш. Одоо яв. Танжиро чиний бэртэл гайгүй юу? Харамсалтай нь би хөдөлж чадахгүй байна. Чамтай юу юм тухай ярилцмаар байна. Нин чухал үе тохиож байна. Бид бүгд нийлж хамтдаа ачааг хэрэгтэй. Гүйтэй ярилцаад өгөөч. Тэр үргэлж нүүр буруулж ганцаараа зүтгэдэг. Түнд урагшлахтан туслаарай. Түүнтэй ярилцахдаа шаргуу байгаарай. Танжиро эцэд нүгийг сайтар хүлээн аваач. Сайтар хүлээн авчээ. Тэр гүйтэй өдөр шингүү зурлаж ярьжээ. Тэр бодлого ярьсаар л байлаа. Гүй өргөлдөж эхлэв. Насан туршдаа ингэх юм болов. Танжирот ярилцвал өөрийг нь 50 орхих болов. 4 хоногийн дараа гүй бууж эцсийн шалгуурыг даваагүй юм. Би эцсийн шалгуурыг даваагүй юм аа. Эцсийн шалгуур гэж орон цэцгийн уулын шалгуур тийм ээ. Тэр жил надтай адил гэр бүлтэй чөтгөрүүдийн гарт алдсан хүү байсан. Түүнийг Сабито гэдэг байсан. Цайвар ягаа өстэй тэр хүү би тэр хамтдаа эцсийн шалгуурт орсон. Бид хоёул 13 байлаа. Нас ч 100 ганцаар учраас бид хурдан туцсансан. Сабито шүдрээс ирхмэлдэг сайхан сэтгэлтэй байлаа. Бас тэрийг жилийн эцсийн шалгуурт ганцхан Сабито амаалцсан. Сабито ууланд өсөн чөтгөрүүдийг баг бүгдийг ганцаараа өрнөөсөн. Тэгсэн мөртлөө түүнээс бусдын шалгуурыг давсан. Би эхний чөтгөрийн дайралтанд шархтаж уймарсан байлаа. Харин Сабито намайг аварсан. Тэр намайг өөр хүн даадагч үлдээгээд тусламж дуудсан зүгтгүүлсэн. Нэг мэдгэд эцсийн шалгуур дууссан байлаа. Эцсийн шалгуур 7 хоногийг би яаж игээд авсан ч чи ганц чөтгөр дийлээгүй бусд давруулж шалгуурыг давсан хүн энэ зэрэг тэнцвүү. Би усны ашираа болох эрхгүй. Би бусд ашираатай өөрчлөлт зэрэгсэн зогсож чаддгүй. Би тэднээс өөр. Би чөтгөрийн ангуучийн салаанд байх тэнцвэхгүй. Ашираануудаар хичээл залгуул чамд хэрэгтэй. Би тэмдэгтэйч болж чадахгүй. Сабито болж чадах байсан баг. Тэгж битгий төвөгүүд дараа цагийн гарч шүү.